Өнгөрсөн 10 дугаар сарын ихээр Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийг дайрч өнгөрсөн Мьялтон харь салхи 80,000 гаруй хүнийг гэрээсээ нүү хорогдох байранд амьдрахаас өөр аргагүй болгож 100-аас 200 тэрбум $, хохирол учруулсан 3 дугаар зэрэглэлийн хүчтэй шуурга байсан. Тус гамшигын нөхцөл байдал 3 сая гаруй хүн туг цахилгаан гуйж ихт хүнд байдалд орсон. Хар салхи гэхээр зөвхөн нэг салхиулээд байхыг хэлэхгүй. За хөрсний гулгалт, үер, за аян цахилгаан зэрэг зүйлүүдээс шалтгаалсан дам нөлөөллийг бол тооцно. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа хар салхины талаар шинжлэх ухааны тайлбарыг олж үзхийг хичээцгээе. Дардгамнуудад дараад бичлэглүүгээ орцгоё. Хар салхийг hurricane, cyclone болон typhoon гэх мэт олон янзаар нэрлэдгийг та мэдгүй. Яагаад юм бол те? Үндэ энэ үгнүүд нэг л утгатай. Дэлхийн бөмбөрцгийг яг хааны хар салхи болж байгаагаас хамаарат өөр өөрөөр нэрлэдэг гэсэн үг. За тэгэхээр Атлантын далай болон хойд номхон далай нь зүүн хэсгийн далайд хар салхи болбол hurricane гэж нэрлэнэ. Энэ хоёр далайн донд мэдээж хэрэг хойд Америкт байгаа учраас энэ бүс нутгийн хил зүй, урлаг соёлд hurricane гэдэг үг түгээмэл ашиглагддаг нь гайхах зүйлгүй. Харин хойд номхон далайн баруун эргээр хар салхи болох үзэгдлийг typhoon гэж нэрлэдэг. Цаашлбал хар салхи өмнөд номхон далайн болон энэтхэгийн далайд эсвэл cyclone гэж нэрлэдэг байна. Энэ гурваас cyclone ганцаараа цагийн зүүнний дагуу юу нөгөө хоёрын эсрэг шигэлд эргэлддэг. Экватороос урагшаа дэлхийн өмнөх хагас байгаа учраас. Нэр нь л өөр болохоос эдгээр хар салхинд дундаа нийтлэх нэг бүтцтэй байдаг. Хүчтэй салхи, аадар бороо болон нүд гэж нэрлэгддэг шуурганы төв бүхий асар том эргэлддэг систем. Хар салхины үйлийг сансраас харах юм бол голдон байрлах саяын нүд гэж нэрлэдэг байгаа салхи шуургуу нэлээд тогтсон хэсгийг хэлдэг байх нэ. Тэгэхээр энэ хүртэл ярьсан hurricane, typhoon, cyclone-нууд маань хэдэн зуун километр өргөн газар нутгийг хамардаг хар салхины хэлбэр бол үүнээс арай бага орон зайг дайрч өнгөрдөг бие багч бэлчээр том бас нэг хар салхины хэлбэрлэх торнадогийн талаар тайлбарлая. Тэгэхээр торнадо бол аян цахилгаантай хүчтэй аадар борооноос газар сунаж буусан эргэлдэж буй хүчтэй агаар урсгал. Яг л мушгиралцсан баган шиг. Тэгэхээр торнадо нөгөө гуравтайгаа харьцуулбал хэмжээгээр жижиг бас хурдан үргэлжлээд намжчихтгэж асар эрчтэй шуурга. Салхины орд нь 480 км/цаг хүрч болдог. Энэ өмнөх 3 хар салхинаас 1.5-аас 2 дахин хүчтэй гэсэн үг. Тийм болохоор таамаглах боломжгүй сүйтгэж хүч гэдгээрээ алдартай. За тэгэхээр эдгээр хар салхинууд маань цэнхэр гарагийн эргэлд, байгалийн өмслөөр, салхины чиг, далаа, температурын өөрчлөлт гэх мэт хүчин зүйлсээс хамаарч хэд хэдэн бүсээр хоогддог байх нэ. Тэгвэл Марс гарагт ямар шуурганы төрлүүд байдаг бол миний олж мэдсээр 3 төрлийн шуурга уг хуурай гараг дээр тохиодог. Эхнийх нь нэлээд том талбайг эзэлж байсан. Заримдаа томорсоор бүр гаргийг тэрчгтэн мөрхөх боломжтой элсэн шуурга. Бөгөөд ихэвчлэн нарны гэрлээс үүдсэн температурын хэлбэлцээс болж үүсдэг асар хурдтайч хүч багтай шуурга. Хүч багтай гэдэг нь Марс гарагийн агаарын нэг дэлхийгээс 100 дахин бага байдагтай холбоотой. Хоёр дахь нь манай дэлхийн жижиг торнадотой төстэй Dust Devil гэдэг хувь салхи. Өдөр шөнийн температурын хэлбэлцээс болж үүсдэг. Гурав дахь нь цасан шуурга. Юу вэ? Марс дээр цас ордог юм уу гэж та бодож магадгүй. Энэ гараг дээр CO2 буюу нүүрс өршийн давхар ажлын цас өвөл болж муу хэсэгт ордог. Мэдээж дэлхийтэй адилхан тэр хэсэгт нь хавар болж эхлэхэд их хэмжээний хуурай мөс цас хайлн орж гисч хаврын авсрах шуургыг үүсгэдэг гинэ. Марс гарагийн шуурганы эдгээр ангиллууд дэлхийг шиг албан ёсны нэршил биш гэдгийг мартаж болохгүй. За хар салхины ангилж тийм байдаг юм байж. Ер нь хар салхи яаж явд үүсчихдэг юм бол үүний ард байх шинжлэх ухааны үндслүүтэй танилцсгая. Юуным хар салхи үүслийн, гүйцсэн болон сарнилтын гэсэн 3 төрлийн хөгжлийн үе шаттай байдаг. Тропикийн cyclone буюу манай 3 төрлийн хар салхи маань мэдээж далаад үүснэ. Гэхдээ экватортой ойр буюу дэлхийд дээр хамгийн их нар тусдах далайн бүс нутаг. Тэгээд тэр хавийн далайн улс нарны гэрэл халсцсаар температур Цельсиус 26.5 хэмээг давж хэдэн өдрөөс хэдэн 7 хоногоор халж ууршина. Мөн нам өндөр салхи бас хар салхи өсгөх чухал нөлөөтэй. Тэгээд сая халсан агаарыг энэ салхи хүлээж дээш нь хөөргөд далаа тэр хавьд өөр хүүтэй агаар авч ирнэ. Дөнгөж ирсэн тэр сэрүүхэн агаар нь дахиж халж далаа усны уурдаа нэгдэн мөн дээшээ хөөрнө. Асар их чигтэй агаараар ялгарна гэсэн үг.
Тэгээд энэ чигтэй агаар дээшээ 10 км хүртэл хөөрөөд конденсацлагдан хөрж барааны үйл болон хуурнаа. Тэгээд зогсохгүй доороос нь улам их чигтэй агаар нэмэгдээ ирж шуурганы үйлийг улам мөр зузаан болгоно. Тэнхлэхээр байнга хазааж иргэдэг дэлхийн хөдөлгөөнөөс үүссэн Корелс гэдэг нөлөө энэ шуурганы үүлний төвийг тойруулж эргэлдүүлдэг. Мөн хар салхиныг үүссэн үед л нөгөө нүд гэж нэрлэгддэг төв хэсэг нь үүсдэг байх нэ. Мөн энэ нүд хэсэгт халуун агаараар дээш мөшгөрөлдөн гарах бол хүүтэн агаар доош чигээр бууна. Үүнээс үүдэн нүд хэсэгт агаарын даралт хар салхин бус хэсгүүтэй харьцуулахад хамгийн бага байна. За ингээд хар салхи маань үүслээ. Харин хаашаа явах нь үүнийг анх үүсгэсэн салхины чиглэлээс хамаарна. Экватороос хойш бол салхины чиг ийм байна. Өмнө нь бол ийм байна. Торнадо хар салхийг хаана үүсэж хаашаа чиглэхийг таамаглах боломжгүй. Хэдхэн минутын дотор үүсээ хэдхэн минутад уусаж алдав. Газар дээрх чигтэй халуун агаар үүний дээр байх хүүтэн хуурай агаартай асар удан солигдох үед тэнгэр газар холуулсан мэт агаарын хоолой үүсхийг л торнадо гэж хэлж болно. Эргүүлэг нь доошлох тусмаа нарийш бас улам хурдтай эргэлддэг. За хар салхины хүчийг хэрхэн хэмждэг юм бол манай 3 тропикийн циклоны хүчийг хэмжихдээ Саффир-Симпсон, Hurricane Wind Scale-ээр 1-5 хүртэлх категори зэрэгэл болго ангилдаг. Бичлэгийн эхэнд дурдсан Милтон хар салхи 3 дугаар зэрэгэлд байсан. Гэхдээ энэ хэмжээ нь зөвхөн газар дээгүүр дайрч өнгөрөхөн ихэн хэмжээ, далаа дээр илүү хүчтэй буюу 5 дугаар зэрэглэлдэж хэдэн цаг байсан. Тэгэхээр энэ зэрэглэлүүдийг салхиныхаа хурдаар хэмжигддэг. 119-с 153 км/цаг хурдтай бол 1-р зэрэглэл. Энэ нь дэлгэцэн тарагдаж байгаачлан ихсээр 252 км/цаг болоход 5 дугаар зэрэглэлийн үхлийн аюултай ангилал нь болж хуурнаа. Хар салхи далаад байхдаа хурд нь нэг өөр, газар дээр өнгөрөхдөө багасч байгаад буцаад далаад гарвал хурд нь нэмэгддэг байх нэ. За нөгөө талд торнадогийн хүчийг Enhanced Budget Scale буюу EF 0-5 хооронд хэмждэг. Мөн л адил хурдаар нь хар салхитай харьцуулах торнадо илүү хурдтай сахилж байгааг та харж байгаа баха. Хар салхи торнадо аль нь ч бай бидэнд их хэмжээгээр хохирол учруулдаг. Гэхдээ дан ганц хүчтэй салхи салхилаад байшин барилга нураагаад хохирол учруулад байхгүй. Storm surge буюу хар салхинаас үүдсэн агаарын даралтай уналт далайн эргийн ус ихсч эрг орчмыг сүтгэхийг хэлнэ. Мөн усрагг бороо үер нь олон айлуудыг гэр өрөнгө болгож суурьшлын бүсийг усанд живэлдэг. Мөн эдгээр дам нөлөөгөөр үүссэн хөрсний гулгал, цахилгаан хангам, зам харгуй өвдөрч саатах зэрэг дид бүтцийн далд гэмтлүүдэж бас бай. Эдгээрээс хэрхэн сэргийлэх вэ? Хар салхи үүсч магадгүй бүс нутгийн улсууд сансар дэлхийн тойрог замд асар олон цагуурын хэмэл дагуулуудыг байршуулж хар салхины үйл үүсэж эхлэхээс нь тариавын далайн температурыг салхины болон шуурганы чигийг минут тутам хянаж байдаг. Улмаар хар салхи хуурай газрыг дайрахаар бол өнгөрөх замгийн урдчлан тогтоож тухайн орон нутгийн хүмүүст аюулгүй орох байранд орох уу эсвэл аюулгүй газар руу нүүх хэрэгтэй юу гэдгийг нь урдчлан мэдэгддэг. Нөгөө талаас иргэд болзошгүй аюул байгалийн амшиг үед өөрийгөө болно гэр бүлээ авраа хамгаалах төрөл бүрийн нөөц, хорогдох байр, хэцүү үед мэндүүлдэг чадваруудад суралцсан байдаг. За монголчуудад зулан мэдэх учраас хар салхи гарвал яах талаар мэдлэг туршлага нь хомс гэж бодож байна. За тэгвэл Монголд ягаа хар салхи болдоггүй вэ? Манай улс хойд өргөргийн 41-ээс 52 хэмд байршдаг нь энэ өргөрт хар салхи үүсэхгүй байх нэг шалтгаан болно. Мөн үүсэн хар салхи нь нааш нөгөөд ирэх боломжгүй байгаа. Бас нэг шалтгаан нь манай улс Аз тэвийн тэгш өндөрлөгт далаагаас хол хуурай, сэрүүн газар зүүн онцлогтой байгаатай холбоотой. Гэхдээ торнадо шиг гинтийн бахан хүчтэй хуу салхи угал зул үүсэж болно. Хэдийгээр хуурай уур амьсгал зарим талаараа давуу тал үүсгэж болох ч бидэнд айжаа бол зөх өөр төрлийн шуурга бай. Энэ бол Монголын их говьоос үүдэлтэй элсэн шуурга. Өөрөөр шар шороо шуурга гэж нэрлсэн ч болно. Монголын говь гэхээр мэдээж өнөөгийн газар зүүн шугамар төсөөлж болохгүй. Үүнд өөр Монголын зарим хэсэгч багтана. За тэгвэл энэ шуургыг хөвчлэн 4-5 сарын хооронд босож асар хүчтэй шуургатай их хэмжээний тоосыг агаарт тэгдэдэг. Яг л марсан шорон шуурга шиг. Харин энэ тоос хийсэж явсаар хиттээ хойд хэсэг, хойд өмнөд солонгос өрдөг. Мэдээж агаар тоос их байхад агаарын чадвар муудаг учраас энэ улсууд зарим тохиолдолд онц байдал зарладаг. Говь, тал хээр нутг маань жил ирэх тусам цөлжиж улмал эсрэх болж байгаа нь дан ганц бэлчээр бүр ашиглалттай холбоогүй бөгөөд дэлхийн загварын өөрчлөлт болон
олон сая жилийн өмнө энтхийн далаагаас Монголын говь руу ирдэг байсан чийгтэй агаар хаагдсантай холбоотой гэж хэлж болно. Гисэн хэдэж бид цөлжилттэй тэмцэх зайлшгүй шаардлагатай. Монголд хар салхины аюул тохиохгүй ч энэ удаагийн дугаараар та энэ байгалийн үзэгдэл хэрхэн үүсдэг вэ? Та байвал энэ аюулд нэрвэгдэж болох ба гэх мэт сонирхолтой зүйлс мэдж авлаа. Харин бодит амьдрал дээр хар салхи элсэн шуурганаас илүүтэйгээр бидэнд зандалж буй агаарын болон хөрсний бохирдол, газар хөдлөлт, эрчим хүчний хомсдол, хүнсний аюулгүй байдал, буруу амьдралын хэв маяг, стресс гэх мэт аюулууд байсаар байна. Үүнийг арсеналаар шүүмжилж эргэн тойрноо илүү дээр болгох хүсэлтэй хүн болох нь таны шинжлэх ухааныг судалж буй нэг шалтгаан юм шүү. Шинжлэх ухааныг хэлбэршүүлсэн нийтлэл маань 2 дугаар улиралд хамт байж 7 хоног бүр сонио цангаа эрдэм мэдлэгээр уцлаж буй хүндэт үзэгчдэд маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй тууштай хийхэд та бүхний сэтгэл, лайк, шеэр, сабскрайб болгон чухал шүү. Хамт байгаараа. Хэрвээ контентын таалагдвал сэтгэлээ харамгуйлтайгээрэй. Энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хойноор оруулахыг хүсвэл миний доорх танс руу ханд өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцаая, хамт байгаарай.